За үзэгчдээ яг одоо манай студид Улаанбаатар цахилгаан түгээгсүүлжээ төрийн өмч төвцөөд компани дэд захирал Бат Эрдэнэ ирсэн байна. Тэгэхээр засгийн газраас албан ёсны мэдгдэл хийсэн. За тэр нь ус, дулаан, за тог, хогны мөнгийг 7 сарын 1-ний хүртэл Эрдэнэ төлбөр хариуцна гэсэн шийдвэрээ гаргасан. За үүнтэй холбоотойгоор хэрэглэн огцсон өссөн. За гэхдээ энэ хэрэглээг та нар хэрэглээгээр өөрөөр нь хязгаарлуул харга хэмжээг авсан нь өнгөрсөн жилийн тухайн сард ямар хэмжээний төлбөр гарч исэн тэрнтэй чинь дүүцүүлээд тэр мөнгийг л одоо Эрдэнэ төлбөр даана. Үлдсэнийг нь та нар өөрсдөө төлнө гэж хэлсэн. За энэ шийдвэр хэрэгжиж эхлээд эхний төлбөрийн бичлэлт өнөөдөр иргэд дээр очлоо. Гэтэл өнгөрсөн жилийн яг энэ сард хэрэгжилжсэн төлбөрөөс нь 2 дахин их төлбөр гарсан тохиолдлууд байна. Энийг яаж ойлгож байна вэ гэхээр жишээлбэл хэрэглэгчдийн орон сууцны дундх Facebook пэйжүүдээр өнөөдөр маш олон ийм мэдээлэл явлаа. Энэ ямар учиртай юм бэ гэдгийг та эхлээд тайлбарлахгүй яаж тооцоод байгаа юм бэ та бүхэн төлбөр авал бичлэлтийг. За юуны өмнө нийт одоо үзэгчтэй шинэ оны мэд хүргэе. За бид бол Улаанбаатар цахилгаан түгээх маань бол нийт 360 мянган хэрэглэгчийн тоолорын заалтыг бол сар болгон нүд харж бичдэг. За тэгэхээр энэ ажилд маань бол манай нийт 1918 ажилтан маань одоо зохион байгуулалтаагаар хэрэглэгчийнхаа тоолорын заалтыг цикл туваан авдаг байгаа. За тэгэхээр энэ дээр бол хэрэглэгчд маань нэг засгийн газар маань яг 12 сарын 1 гэдэг тоо тавиад өгсөн. Тэгэхээр бидний бичлэлт бол яг 12 сарын 1-ээс эхэлнэ гэдэг ойлголтыг хэрэглэгчд аваад тахшгүй байна. Энэ дээр бол тийм биш. Бидний үйл ажиллагаа бол яг процессийнхаа дагуу, циклийнхаа дагуу жигж явж байгаа. Хизээс эхэлж байгаа гэсэн үг үү? За, ерөөсөө энэ бидний үйл ажиллагаа шин тасралтгүй процесс шүү дээ. Эхлэл гэж байхгүй. Харин засгийн газрын хөнгөлөлтөнд маань эхлэл гэдэг зүйл байгаа байхгүй. Энэ бол 12 сарын 1 гэдэг хэрэглээ байгаа. За, тэгээд цар тахал гарсантай холбоотойгоор яг айл өрхүүд маань гэртээ байна. За, хэрэглээ бас үнэхээр огцом нэмэгдсэн байна. За, тэгээд энийг дүүцүүлж тооцохдоо иргэд маань нэг жоохон зөрүү буруу тооцоод байгаа шиг байна. Тэгэхээр би бол бас өнөөдөр энийг та бүхэндээ бас тайлбарлахын тулд бас графикын дээр ерөнхийд нь бас бүр зурж танилцуулбал бас хэрэглэгчдэд бүр энгийн үгээр зурж тайлбарлавал ойлгомжтой болов гэж бодож байна л да. Тийм. За жишээлбэл та тайлбарлахгүй. За хөл орой тогтоосонтой холбоотойгоор гэртээ иргэд их байгаа учраас зурагтай их үзэж чинь олон удаа өдөр тоол хийж идэж чинь гэдэг юм хэрэглээ тодорхой хэмжээгээр өсөж байгаа. Гэтэл одоо юу гэдэг нь тухайн нодон жилийн яг үдээдтэй хүн болгон шинэ жилээ гэртээ тэмдэглэжсэн бүгдээрээ эмээ өвн хүүхдээ хардаг байсан гэд хэрэглээ ер нь бол тодорхой байгаа шүү дээ тий. Энэ дээр яагаад өөрчлөлт гарсан бэ гэдэг дээр тайлбарлахгүй. За тэгэхээр яг би сая бас хэлж байгаа нөө засгийн газрын тогтоол маань эхлэх зэгтэй болохоор эндээс л яг хэрэглээний зөрүү гараад байгаа. Мэдээж тогтоол өөрөө өмнөх оны давсан хэрэглээгээ хэрэглэгч өөрөө төлнөгээ гаргаад өгсөн. Гэтэл манай процесс тасралтгүй явж идэг. Тэгэхээр би зураа тайлбарлаад эхлэх үү. За баярлалаа. За тэгэхээр бид ийм байгаа. Ер нь ингээд аваад харах юм бол за энд ингээд 11 сарыг тэмдэглэжээ тийм ээ. За энд 12 сар байлаа. За ингээд үзэхээр 11 сарын 10-нд одоо 10-нд нэг хэрэглэгчийн бичлэлд орлоо гэхэд энд 12 сарын 10-наар таслагдчихэ. За энэ хэрэглэгчийн хэрэглээ нь энэ сард энд одоо хэд гарсан гэвэл за бүхэл тоогоор яваад үгүй л дээ. Энд 45 мянган төгрөг гарсан гэж бодчих. Сарын тооны хэлбэр 45 гарлаа. За тэгэхээр бид нар засгийн газрын эхлэх цэг маань энд 12 сарын 1 гэдэг цэгийг энд заагаад өгсөн. За тэгэхээр бид нар энд хоног хуваана гэсэн процесс энд орж ирсэн. За тэгэхээр энд хоног хуваахаар 12 сарын 1-ээс хойш 10 хоногийн хэрэглээ засаг хөнгөлнө. Засгийн газар маань хөнгөлнө. Харин 11 сарын 10-наас 12 сарын 1 хүртэлх 20 хоногийн хэрэглээг хэрэглэгч өөрөө төлөхөр байгаа. Яг энэ процесс дээр хэрэглэгчд маань болохоор өмнөх онтойгоо харьцуулахаар хэтэрхий хүлээлт гарч чадах шиг байна. Яагаад тэгэхээр одоо тэгэхээр энэ хоногийг хуваагаад үзэх юм бол энд 30 мянган төгрөг ногдоод энэ 30 мянган төгрөгийг хэрэглэгч төлөөд засаг бол энд 15 мянган төгрөгийг төлж харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд хэрэглэгчдэд очиж байгаа мессежээр таны цахилгааны төгөл 45 мянга гарлаа. Засаг 15-ыг хөнгөлөө. Та 30 мянгаыг төлөө гэдэг л процесс энд явж байгаа. За тэгэхээр энэ процессын маань хэрэглэгч маань ойлгохгүй байна. За харин дараа нь болохоор бид 1 сар руу ингээд цаашаа сунаад явна. Энэ хэрэглэгчийн маань юу 1 сарын 10-нд бичлэлт орно. Харин 1 сарын 10-нд бичлэлт ороход энэ хэрэглэгч одоо хэд гардыг тийм ээ 37 мянган төгрөг гарсан бол энэ хэрэглээ бол бүтэн хөнгөлөгдөх процесс нь ойлгомжтой болоо явах юм. Тэгэхээр яг одоогийн яг энэ гол маргаан үсээд байгаа зүйл бол яг энэ эхний цэг дээр ингэж гарч ирчээд хэрэглэгчд маань засаг маань хөнгөлсөн юм чинь би тогны мөнгө төлөхгүй гэдэг ойлголттой байж итэл өмнөх 20 хоногийн хэрэглээгээ та төлөөд ирчихлээр энэ
огцом одоо өөрт нь хэрэглээг өсгсөн юм шиг ойлголт төрүүлээд байна л да. Энийг л хэрэглэгчд маань ойлгосоо гэдгийг бид бүхэн бол ер нь бол одоо танаа телевиз тандаж болсон гэж тайлбарлаж байна. Гэхдээ одоо энэ та нарын төлөв гэж шаардаад байгаа 20 хоног гэж жишээл ярьж байгаа энэ хугацаа өнгөрсөн оны 11-р сард төлжсэн 20 хоногийн хугацаанаас 2-оос 3 дахин их байгаа нь ямар учиртай юм бэ? Жишээлбэл одоо Facebook дээр та харсан л хайл өрхөд дулаан одоо тогныхон нэхэмжлэгийг тавьсан тийм манайх сардаа нэг 40-оос 50 мянган төгрөг төлдөг байсан. Гэтэл одоо биднээс 100 мянган төгрөг нэхэд байна гэдэг. Энэ тэгэхээр хэрэглээ дор хаяж 3 дахин нэмэгдсэн болж таарах гэдэг. Хэрэглээ бас энэ дээр нэмэгдсэн гэж ойлгож болохгүй. Хэрэглэгчд маань ер нь бас манай MyTalk-ийн мэн гээд цахим саят руу ороод хэрэглээгээ бас хянж болно. За энэ дээр гол нь бас юу нөлөөлж ийм гэхээр хэрэглэгч нарын эндээс өмнөх төлөөгүй байсан төлбөрийн үлдэгдэл гэдэг зүйл бас байгаад байгаа. Өмнөх саруудад төлж исэн тийм өмнөх саруудын төлбөрийн үлдэгдэл байгаа. За тэгэхээр энд одоо юу гэдгийг өмнөх сард одоо төлбөрийн үлдэгдэл нэг 10 мянган төгрөг байсан бол энэ мөнгөн дээр маань нэмэгдээд нийт одоо 40 мянган төгрөг гэдэг дүү гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр л нөгөө хэрэглэгч маань бодохоор би яг энэ сард ингээд бодохоор өмнөх онд би ингээд 30 мянган төгрөг хэрэглэжсэн бол одоо энэ маань 40 болчлоо гэхээр ингээд үл ойлголцол үүссэн асуудал үүсээд байгаа. Засгийн газар тогныхын мөнгийг даглаа гэж ойлгож итэл өмнөх жилийнхаас нь харьцангуй их мөнгөний хэрэглэгчид энэ бол гайхшраад байна тийм. Гэтэл нөгөө талдаа илүү бичлэлт хийгээд дундаас нь мөнгө авах гэдэг юм шүттэй гэсэн үл итгэсэн байдал хэрэглэгчид үүсээд байна л да. За бас тийм юм бол ажиглагдаж байна. Ер нь бол эн чинь засаг шийдвэр гаргацсан. За Улаанбаатар цахилгаан түгээх гэдэг төрийн өмчт компани бол шийдвэрийг хэрэгжүүлдэг газар. Бид нар чинь жилдээ аудит, дотоод хяналт гээд маш олон яамны шалгалт, эрчим хүчний шалгалт гээд бүх шалгалтууд орж байгаа. Энэ дээр бол хэрэглэгчийн тоглоомын заалтны хооронд хэрэглээний явж байгаа болохоор ямар нэгэн дунд нь тэгж хийдүүлж илүү мөнгө өчиж тэрийг одоо ингэж хөнгөлтөнд хамруулсан мэтэр ингэж одоо өндөр хэрэглээ гаргаж байгаа мэтэр ойлгох нь бол ташаа ойлголт байгаамаа. Тэгэхээр хэрэглэгч маань хамаа байхгүй бидэнд хандах юм бол бид нар тоглоомын заалтыг өөрт нь хэрэглээд тайлбарлаад өгч байгаа. Манай яг өнөөдрийн байдлаар манай дээр 7004 7004 гээд хэрэглэгч хүлээн авдаг утас байгаа. За энэний ачаалал маань үнэхээр их байна. Бид нар бүх зүйлийг ойлгох хэрэгтэй. Цар тахалтай үед ажиллаж байна бид нар. Ажилчид маань одоо гадуур явхад унаа машин одоо 20-той тийм ээ хөл 20-той ийм үед байна. За тэгэхэд ачаалал бол хэрэглэгч маань гэртээ байгаа болохоор аль болох ачаалал их болж байна. Энд бол бид нар 24 цагаар манай 7004 гэдэг дугаар ажиллаж байна. Хамаалга та бүхэн маань бас манай яг тэр операторын өрөөнд очиж үзэх юм бол хэр ачаалттай байгааг бол харж бас болно. Өдөр шөнөгүй хэрэглэгчд маань залгаж байна. Тэрийг операторууд нь бүгд авч бүгдэнд нь хариулж байна. Ингээд өмнө нь бол нэг хэрэглэгчтэй бид нар тэр 7004 дээр нэг 1 минут 30 секундын яриа өсгдөг гэсэн бол одоо тэгээд доотлон 5 минутын ярианыг үйлчлэгчдэр өсгөж байна. Яг гэвэл энэ бүх процессыг бид нэр ойлгуулад таны өмнөх тэр байсан байна. Одоо хэд болж байгаа юм бэ гэдгийг ингэж харж байгаа. Тайлбарлаж байгаа болохоор энд маш их удаан орж байна. Тэгэхээр бидний өмнө бас холбогдож чаддаг байсан хэрэглэгчийн доо цөөрж байна. За тэр хэмжээгээр бол яг нөгөө холбогдож чадахгүй үлдчихэж байгаа хэрэглэгчийн тоо маань өсөх хандлагатай болоод байгаа болохоор гомдол бас энэ дээр их ирж байгаа. Эрчим хүчний хэрэглээ яаж өөрчлөгдсөн тухай Улсын хурлын гишүүн Бямц цагт баасан гарагцсан санал одоо асуулга тавьсан чуулган дээр тэрэн дээр хэрэглээ яаж өссөнийг тодорхой харсан л та энийг бол тусад нь бас ярьж болох байх. Гэтэл ихэнх таны хэлээд байгаа энэ тайлбарыг хэрэглэгчид бол ойлгохгүй бас хүлээж авах хүсэхгүй байна тийм үү? Тэр хэрэглэгчид яах вэ? Тийм. Тэр хэрэглэгч нар бол бидэнд за 7004 гэдэг утаснаас холбогдохоос гадна манай MyTalk-ийн сайтаар хандаад яг албан ёсоор өөрийнхөө өргөдлийг өгч болно. Бид нар бол энийг хэрэглэгчдэд тайлбарлаад өгөхөөр яг хэрэглэгчдэд тулаад ингэ тайлбарлахаар хэрэглэгчд маань аюу сайхан хүлээж авч байна, ойлгож байна. За тийм байх шүү. Би ингэсэн байна. Ойлголоо гэдээ авч байна. Тэгэхгүй нийтээрээ нэг буруу маасан дундаа ингээд өөрсдийнхөө нөгөө хийж явах төсөөлөн бодсон хардлагаар ингээд яваад өгөхлөөр ингээд сошиал дээр бол нэлээ хандлт бол их болчиход байна. Огт мөнгө төлөхгүй гэж бодтол нэхэмжлэх ирээд байна шүү дээ тийм. Тэгээд энэ дээр бас нэг гол хэрэгжилж байгаа хэрэглэгчдийн бас гайхаж байгаа зүйл бол нөгөө өмнөх оны хэрэглээтэй дүүцүүлж байгаа. Гэтэл өмнөх оны хэрэглээ бага хэрэгжилсэн айлж идэв. Гэтэл бид нар чи өнөөдөр тогоор шийдлээгээ цахилгаан халаалт тавьчихдаг. Хэрэглээ өсөж байна, огцом өсөж байна. Тэгэхээр энэ хэрэглээ чинь өмнөх оны мөн үетэй одоогийн энэ сарын хэрэглэг дүүцүүлэхэд бас л ялгаатай зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр хэрэглэгчд маань өөрсдийнхөө хэрэглээг бас хийнэ хэрэгтэй байна. За нөгөө талаас бас нэг нийтлэг зүйл бол хэрэглэгч нарт маань одоо халаалт зардаг хүмүүс байна шүү дээ. Одоо бидний ярьж байгаа тэн гэдэг төхөөрөмж, сахилгаан халаалтын төхөөрөмж тэн гэдэг. Зарахтаа таны тогны мөнгө баг гарнаа.
Ерөөсөө нэг сардаа нэг 70,000 төгрөг 80,000 төгрөг гарна гэд хэрэглэгчдэд ойлгуулаад зарчдаг. А гэтэл тэр нь яг нөгөө хүчин чадлаараа киловаттаараа тооцоод үзэхлээр тэрнээс нь 2 дахин өндөр, магадгүй 3 дахин өндөр болсон тийм хэрэглээ гардаг. Тэгэхээр энэ дээр хэрэглэгчд маань яг ихний ийм шилжилтийн үе дээр болохоор нэлээд хэрэгэлзээ үүсч ирээд за энийг доктортой ашиглаад ирэхээр за би энийг хэрэглэгийг мэддэг болоод ирэхээр за ер нь энэ хэрэглээ маань өндөр байгаа даа юм. Энийг би танах ёстой мэн гэдэг ойлголт бол аваа явж байгаа. За тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Цаг богинохон байлаа. За эрчим хүчний төлбөртэй холбоотой мэдээллийг үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид Улаанбаатар цахилгаан төвийн өсвөлжээ төрийн өмчт хувьцаат компани Дэд захирал Бат Эрдэнэ өглөө.